За тэгэхээр өнөөдөр хэдүүлэн анимын үзэлгүй өргөсөйсгөө үзэх болно. Бас энэ гарах үйл явдлууд нь 5 жилийн өмнөх үйл явдал. Гэхдээ үзэхэд нэг илүүдгүй байх. 5 жилийн өмнө манай руу хамгаалагчтай багт биш харин хааны командлагч байсан юм байна лээ. Яг л энэ залуу шиг. Тэгээд тэр хэдэд хаан чөтгөрүүд манай зэвслийн газарт ирсэн мөгөд бид нөрөө дайрахгүй байгаач би тохирол авч магадгүй. Чөтгөрүүд хүнийг хүчээрээ давж байгаа гэж хэлдэг. Тийм учраас Роуз хизээч дуудаг гэж магадгүй гэсэн үг. Тэгж явхад нь Роузын нэг цэрэг очиж юм ярьж байгаа цохиолоод авна. Энийг аавал гэдэг шүү за. Аавал танд зүгүр хүнийг өч байгаа. Та намайг алгах шахлааштай гэж хэлдэг. Роуз болохоор чи хүмүүсийн модж байгаа чимээгүй байж сур гэж үг хэлээд манай хоёр орноосоо гараад явдаг. Энэ хоёр хаана очиж байгаа гэхээр өөрсдөө скаут дээр очиж байгаа. Энэ хэдийг ахлаж байгаа юм бол мэдээж манай Роуз ч өнөөдрөөс тааны мэлхэл эхлэнэ гэж хэлдэг. Нөгөөд нь жүүнийг сонсоод аавлыг имэлчжтэй гэж бодоод хоорондоо ноцолдог. За тэр ч яг үүнээс 7 хоногийн дараа хаан өнөөгчдгөрүүд бидний эзэмшил нутагт байгаа мангасууд руу дайраад хэлсэн бөгөөд тэд нар өндөр бэлгэстэй цэргийн бүлэг гэж хэлдэг. Харин тэднийг ямар учир шалтгаантай ингэж байгаад байгааг нь манай Роуз судлах ёстой. Оройн Роуз бид Лингерийн харанхуйд очиж хайлт хийх болно. Бид маргааш өглөө явна гэж хүмүүстэй хэлдэг. Тэгээд нөгөөдөлж командлагч биднийг эмчлэх болохоор бид бэртэл санаа зовлыг бүхлээрээ төлөвлөж болно. Тэгэхээр бид зэрлэг байж болно. Хэдүүлээ явж тэр чөтгөрүүдийг дийлцгээе. Тимээгээд өөрсдөө их л зоригжуулдаг. Роуз тэрэд их хараад та нар ч найдваргүй юм даа гэж хэлдэг. Бас Роузын удаад болохоор туулаагаа үлдээгээд явж байгаа. Маргааш өрөөнд манайд юу ч болоогүй болохоор аавал бид маргааш бар үсгээр явж судлахаар болсон гэж хэлэхэд нь бар үсийг чинь жаахан аюултайч тэгэхэд бид баруун талд очих болно. Бид энэ гарцаагүй ямар нэгэн зүйл байгаа юм шиг мэдэрч байна гэж аавлыг хэлэхэд бусд нь хэрвээ чи хэлж байгаа бол бид тэр хичээнд даах ёстой. Чи чинь орлогч командлагч үү гэж санал нийлцгээдэг. Аавч та хэд амрах хэрэгтэй гэд хэдийн юм хэлэх нөгөөдөл нь аль хэдийн амрах гэд алга болцсон байдаг. Энэ үед Роуз чиж бас унтах ёстой гэд Роуз эхний мананд гардаг. Роуз бүр хэн нэгэн унтахтаа асуудалтай байх шиг байна. Би чам туслах ёстой юм гэд аавлыг унтаагүй байгааг нь мэддэг. Аавч та миний унтаагүйг яаж мэдсэн юм гэтэл Роуз зүүн сонгороо мэдэрсэн юм гэж хэлдэг. Үүний дараа аавал босч ирээд Роузээс юм асууж болох уу гэдэг. Тэр нь юу вэ гэхээр Роуз яагаад өөрийг нь бусадтайгаа адил дундаж явахад орлогч дараагаар яагаад өөрийг нь сонгосон юм бэ гэдгийг асуудаг. Роуз би чамайг санамсаргүй орлогч дараагаар сонгоогүй. Би өөртөө итгэлтэй сонголт хийсэн. Чи бодолдоо хийсэн зүйлдээ хязгаарч бууж өгдөггүй. Чи нөхцөл байдал ямар ч байсан өргөлж ураг шаадаг. Чиний эргэн тойрныханд бол наад сэтгэл зүйчэнд тэдэнд бас зогсогдсон суур болно. Тиймээс чи зүгээр хийх зүйлээ хийгээд байхад босож нь чамайг дагна гэж аавд хэлдэг. Тэд намайг дагна гэж юу? Би чамд бүгдийг нь хэлж өгөх ёстой юу? Би таныг юу гэх гээд байгааг мэдэхгүй шүү дээ. Сонс аавал. Юу ч үрд нэг хэвээрээ байдаггүй. Бүх зүйл өөрчлөгдөв. Хэрвээ чи үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол чи ураг шүтлэх боломжгүй болно. Гэхдээ яаж ч байсан би чиний ахлагч байсаар байх болно. Энэ талаар ихэдгүй бодох шаардлага байхгүй. За манайгаа солих цаг боллоо. Би явж унтлаа гэд Роуз маш чухал зөвлөгөө өгчхөөд явахдаа бас нөгөө хэдийгээ унт гэж хэлдэг. Энэ нөгөө хэд нь бас сэрчгсэн манай хоёрыг сонсч ирсэн болж таардаг. Тэгээд ч орлогч ахмадаа би танд итгэж байна. Би чамайг үзье ядаггүй шүү мэднэ үстэй. Бидний хинэн ч танд дургүй биш. Бид өрөөж таныг сонсдог. Үгүй гэж юу? Орлогч командлагчтай тэрхий их санаа зовдно гэж баах юм хэлээд манай аавлыг бүр хичээж өгдөг. Аавал чинийдээ барьж хор ийм зүйл хэлэхээ болооч би та нарын бүгднгийнх нь үзийг чөтгөрүүдээр очихосоо бүнө шиглэнэ гэд тэр хэдийг хөөдөг. Харин энэ үчиг харж би Роуз жоохон баяртай харагдаг. Маргааш нь манай дуулнаар харахтаа цустай сарууны мөр болдог. Тэгээд тэнд нь бас шинэхэн цустай хөлийн мөрнүүд байдаг. Тэр чөтгөрүүд үнэхээр л мангас цагнаад байгаа болж таардаг. Хамгийн гол нь яг яагаад чөтгөрүүд хүний эзэмшилд орж мангас цагна гэж зүгээр зугаацах гэж үгүүд манайд гайхацгаадаг. Аавал болохоор наадах чинь эсрэг тэсрэг энд ямар нэгэн учир шалтгаан байгааг миний зүрх надад хэлээд байна гэж хэлээд байх үед нэг чимээ гардаг. Тэгтэн манай чимээгүй яваад очтол тэнд нь чөтгөрүүд мангасаа агнаад байж идэг. Гэтэл нэг чөтгөр нь тэд эцэст нь бидэн дээр ирчгэж гээд манай эдийг мэдчихсэн байдаг. Роуз ч босоод бусдаагаа битгий нааш гарч ирээрэй гээд тэр чөтгөр дээр очиод чи юу игээд хүний эзэмшлэр гихтэд байгаа юм. Түрүү та нар мангасуудыг тэжээвэр байлгах гээ юу гэж асуугаад нөгөө чөтгөр ялангуяа би энэ даалгавар санаа тавихгүй байгаа. Гэхдээ надад үүний дараа авчрах ашиг зүсэг бодох сонголт байсангүй гэхэд тэр даалгавар чинь яг юу юм гэж асуудаг. Нөгөөх нь хэлнэ гэж бодсон уу гэдэг.
Тэгэхээр Роуз тэгээд чи яг яах гэж бодож байна? Бид одоо ч энэ үед зөрчилдөөнөөс зайлсхийх боломжтой. Хэрвээ чи гэрлүүгөө чимээгүй явчихвал би үүнийг зөвшөөрч болно гэж Роуз хэлсэн боловч нөгөө зүтгэр би илүү зөрөгтэй мэдэгдийг эцээд чи биднийг анзаарч гсэн болохоор би чамайг эндээ сайн явуулж чадахгүй. Би та нарыг бүгдийг нь хүлээх ёстой гэж тулалдахаар болно. Роузын залуутай тулж явах үедээ бусдаа зааварчилгаа өгч чадахгүй болохоор аавлыг хамгаалах шиг би чамаас шалтгаална гэд аль тал нь үхээ харахаар болдог. Роуз жиглэнгүүтээ чаддаг юм бол намайг аваарай гэж шууд толгойгч руу дайраад эхэлдэг. Аавал болохоор залуусаа энэ болгоч дөрүүдэд өөрсдийнхөө багийн ажиллагааны хүчийг харуулад өгье гэхэд тайрна. Энэ үеч дөрүүдийн ахлагч нь салхи миний хөл бас миний бамбай болдог. Миний бие чиний замд байгаа бүгдийг тасдах хэрэгтэй болно гэд хэдийн имчилэгт Роуз болоод салхи хамгаалтыг нь зөгтөг. Нөгөө зүтгэрч энгийн хүн юм хортой байгаад итгэж чадахгүй нэ гэж хэлэхэд Роуз амаа хамхаач гэд тэрийг хамгаалтай нав мэсэлсэн цогтөг. Тэгснээ нөгөө үедээ би энэхийг та нарт үлдээлээ шүүгээд улаанаа дөлрөө чи залтай аргуудтай юм шиг байна. Чамааг болоо гэд тэр зүтгэрлөө мод нисгэж гарна. Тэгснээ бүр амар том мод дээрээс нь шитчихдэг. Нөгөөг нь ч бас ингэж өгчөөж гэж бас юу бахав. Өөрийгөө салхиараа хамгаалчихсан байдаг. Тэр зүтгэр болохоор би өмнө ийм хүчтэй хүн харж байсангүй. Хэдийн миний дайсан чиглэлд шивүнцэнтэй юм гэж магтахт Роуз. Би чиний нүрийг буцалсны дараа чи өснөрөө цалхиж болно гэж хэлдэг. Тэгтэл гинт нөгөө зүтгэр эртээ салхиараа Роузыг гацаанд оруулчихдаг. Мэдээж ийм юм манай Роуз зогсохгүй шууд имчлэх чадвараараа гарч ирээд тэрийг өшгөлдөг. Нөгөө зүтгэрч би чамайг харлаа чи имчлэгч юм байна. Чиний асар их биеийн хүч бас өндөр хурдан имчлэх чадвар чамайг хүчтэй гардан тулаан шулгаж байна. Ямар мангасан вэ? Миний нэр бол Неро Аргис. Бас чиний нэр хэм бэ гэдэг. Манай Роуз тэр нэрээ хэлдэг. Одоо энийг Неро гэж дуулаа шүү заяа. Нероч газар доороос сэлэм гаргаж ирээд би чамайг энд даална гэдэг. Манай Роуз бол тэхээс ч нөө би чамайг нам зөхнө гэд энэ хоёрын тулаа улам ширүүлснэ. Харин манай эдийн зүтгэрүүд багийн ажиллагаагаа үзүүлж өгч байдаг. Энэ үед Неро хараалтай сэлмээр Роуз руу тайрдагч Роуз тэрнээс нь бултаад Нерог цэргүүд рүү нисгчихдэг. Тэгэд Роуз сүрчирснэ. Аль хэдийн дуусчихсан уу? Би саяных чам тийм ч нөлөөгөө мэдэж байна. Одоо босс гэж Неро хэлдэг. Нероч босч ирснэ. Би хизээч юм бицхан мангас биднийг илрүүлээд ийм зүйл болгоно гэж тааруулж байсангүй. Миний бэлтгэсэн харьяаны үс юм харамсалтай байдалд байна. Роуз чиний харьяаныхаа нэлээд чадварлаг юм. Би чамд алга таашиж байна. Чи магадгүй миний очирч ирсэн хамгийн асуудалтай бүлэг баг. Хүн төрлөختөн тунд жинхэнэ баатар байхгүй. Асар өгч дагуулсан дэлхийд байха болсон гэж би үргэлж боддог байсан гэж Роуз хэлэхэд. Роуз чи одоо бидэнд ямар ч баатар байхгүй гэд биднийг ялна гэж бодоод байна. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол биднийг ноцтой дорд үзэж байна шүү гэтэл Неро. Тийм ээ би бодлоо өөрчилсөн. Чи бидний чин хүсэлд хамгийн том цаад болж магадгүй нэг юм. Ямар чин хүсэл? Зүтгэрийн төрөл хүний өмнө чичирдэг эрен удахгүй дуусна. Бас бидний эзэн сэргэх болно. Хэдийгээр тэр өршөөлгүй эртгэж хэлээ бидэнд өршөөл ялалтыг амласан үнэмлэхүй оршихгүй юм. Бас энэ чинь яагаад эзэндээ ялалч төрүүдэд хөгжил цэцгэлтийг авчрахын тулд бид чамайг бүр мөсөн устгах ёстой шалтгаан. Хэрвээ бид бүр тоос болсон ч бид өөртөө дайсныг доош хамт авч явах болно. Гэхдээ нэг зүтгэр нэвт сөлбүүлч гэсэн юм байна. Зүтгэрийн эзний алдрын төлөөгээд манай Нарухаг алцдаг. За энэ үхэгт нь л Нару гэдэг нэр нь гардаг шүү заа. Роуз энийг хараад чин унавш. Үгүй бид тэднийг хүчгүй болгочихлоо. Гэхдээ зэрэг зүтгэрүүд манай эд рүү амиа ог тайрлахгүй дайраад эхэлдэг. Манай Роуз би амжихгүй нэгэд жаахан сандраад нэр болоо дайрсан боловч баруун нүдэндээ бэртэл авдаг. Неро болохоор чамайг хяналтаа алдсан байхад хөдөлгөөний чинь маш амархан юм гэж хэлдэг. Роуз тэр бэртэл эмчлэх гэсэн боловч энэ зүтгэрийн час улаан сэлмэн маанаг зүсдэг болж таардаг. Тэгэхээр энийг эмчилгээ эсвэл сэргээгчдээр засч болохгүй гэсэн. Манай эдж командлагчаа бидэнд эмчилгээ хэрэгтэй байна гэж тусламж гуйгаад зүтгэрүүдэд алуулж байдаг. Роуз тэр Неро руу дайрах гатал нэг нүдээ алдчих зөөдөөс нь яаж чаддаггүй. Тэгээд яг Неро далуулах гатал Роузын урдуур аавал орж түүнийг хараад бэртчихдэг. Нөгөө хэд маань бүгд өгчихсэн байх нь ойлгомжтой. Роуз би тэднийг надад итгэснийг мэдэж байна. Аврах үед тэд миний нүдэн дээр үхэхгүй байх байсан. Аавал чи зогцсон бол цавчлахгүй байх байсан. Гэхдээ би үнэхээр сул дорой байсан. Учир нь би өөрийнхөө хүчинд хэтэрхий итгэсэн гэж зөвхөн Неро. Би өөрсдийнхөө харьяаныхны хөтлийг мартахгүй чинийх ч биш гэхэд Роуз суурлаад. Чам шиг өөрийнхөө хүмүүсийг золиосуулдаг золиг юу мэдэх юм? Хэрвээ ч тэднийг ойлгодог золиг байсан бол хэрчэн тэдний эцсийн доромжлол болно гэд Нерог модонд зоочгдог. Тэд Роуз ахаад жаахан гэд эцсийн хүчээ шавхаад алах гэсэн боловч нэг туслах нь гарч ирээд
мастраа гэд нэрийг аврах гээд байдаг. Үүнийг Роуз хараад ямар ч өтгөрөн вэ? Над шиг өөрийнхөө харааныхан хүмүүсийг хүлчихсэн зүйлийг аврах хэнийг юм байдаг юм байна. Хүлээгээрээ гэтэл нөгөөх нь яг аавал шиг харагдаад Роуз тэрийг зүгээр л явуулчихдаг. Энэ үед манай аавал арай өхөөгүй байдаг. Роуз түүнийг имжлэх гэсэн боловч угаасаа болохгүй штэ. Аавал тэгээд надад харамсах зүйл байхгүй. Би таны харийн тулаалдахдаа баяртай байсан. Би мэдэж байна. Бусад маа ч гэсэн адилхан мэдэрсэн. Тэгэхээр гуй бидний биширдэг хүн хэвээрээ байгаарай гэд аавал энэ сул хураадаг. Үүний дараа дүр шилжин Роуз хаан болон бусадаа аж төрийн улс ойрын ирээдүйд бидний улс руу дайрч магадгүй. Тэдний мангас аяад байгаа шалтгаан ийм учиртай байх. Бас надад танаас хүсэл байна гэж хэлдэг. Тэр хүсэлт нь өөрөг нь Батлоныг командлагчаас бас хөлөг баачар цолыг нь хасах хүсэлт байдаг. Хаан нь ч Роузын хүсэлтийг зөвшөөрдөг. Тэгээд дараа нь Роузыг ордноос гараад явж байхад нь хоёр хүн ирээд бидний асуудал тарьдаг хүн маань таны дор ажилтдаг юм аа гэхэд Роуз намайг үнэхээр уушлаарай. Таны хүн надаас болоод байхгүй болсон гэж хэлдэг. Эхтэн тэр аавж нь чи түүнийг гэрт нь авчирсан. Бид түүнтэй сүүлчүүд авалцсан. Тэр үнэхээр төв сэтгэл хангалуун байгаа харагдсан. Тэр маань үнэхээр буруутан байсан. Гэхдээ тэр таны дор ажилласанаас хойш инээмсэглэдэг болсон. Би танаар үнэхээр талархаж байна гэж хэлдэг. Үүнээс нэг сарын дараа энэ хэд хоногийн өмнө хаан Роузыг нэг ч үйлчлэгчгүйгээр ирж иргэсэн юм байлээ. Тэгээд бас нөгөө төр зургийн сэлмний хараал нь арилаад эхэлчихсэн юм байлээ. Гэтэ Роуз нь бол миний тэднийг өгүүлсэн нүглийн шитгэл, тиймээс би тэдний үхлийг хизээж мартахгүйгээд нүдээ эмчлэхгүй үлдээдэг. Роуз тэгэд би яах ёстой вэ? Өшөө авалт хийж чадхаараа их чөтгөр алах уу? Үгүй ээ, толгоогоо хөргөх хэрэгтэй гээд өрөөнд судал харааных нь хүмүүсийн сүнс эсвэл зүгээр л тэд Роузын нүдэнд харагддаг. Гинэт аавал гарч ирээд бүх зүйл нэг хэвээрээ байдаггүй, бүх зүйл өөрчлөгдөж хэрвээ та хүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол та аврах шавах боломжгүй болно. Гэхдээ яаж ч байсан та өөрчлөгдөхгүй бидний ахлагч байсаар байх болно. Тиймээс энэ талаар гүнзгий бодох шаардлагагүй. Тэгэхээр та тэр шөнө надад хэлсэн зүйлээ сандаг байх нэ. Тэгээ та миний сүүлчийн үгсийг санаж авах хэрэгтэй. Тийм биз дээ. Гуй бидний биширдэг хүн хэвээрээ байгаарай. Юундаа эргцүүлээд байгаа юм бэ? Та чинь бидний зэрлэг хамгаалагч гээд бүгдээрээ л урмын үг хэлдэг. Роуз энэ бол миний сул талаа харуулж буй сүүлчийн удаа. Үүний дараа би гацхгүй. Би одоо та нарын бүгдийг нь биширч чадах хүн болох болно. Би юу хийх ёстойгоо мэдлээ. Ойрын ирээдүйд чөтгөрүүдийн эсрэг нүсэр тулаан болох болно. Маш олон зэргүүд мөхөл рүүгээ явуулагдах болно. Гэхдээ би тийм зүйл болохгүй. Би хэнийг ч өхүүлдэггүй ямаа ордог аврах хүчин байгалах болно. Надад эхлэхэд багадаа 5 хүн хэрэгтэй. Бидэнд багадаа 2 эмчлэгч хэрэгтэй. Бас бидэнд над шиг хүн хэрэг болно. Бусдыг эмчлээд ч зогсохгүй тулаан дундуур гүйж чадах, явахдаа занал хийллийг арилгаж чадах хүн хэрэгтэй. Энэ энгийн хүнд боломжгүй байх болно. Гэхдээ би тийм хүн олж чадна. Магадгүй тэд миний талд үхэлгүйгээр тололдож чадах байх. Гэт манай Роуз одоо уусаа тогийн байгаа аврах багийг байгуулах эхлэн тавигдсан юм байна лээ. За хэдүүлээ ингээд Кратоксын дутуу үлдээс хэсэгт нь юу болсныг мэдэж авлаа. Бичлэг маань таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Баяртай. This bittersweet heat is suffocating.